За баярмаа гишүүн Гамбат гишүүн нарын санаачсан хянан шалгах төр хороо байгуулах тухай юунд бол гар үсгэд зурсан, дэмжиж гар үсгэд зурсан. За энэ харбины нүүрсний гэрээ энэ асуудал бол маш их асуудал одоо дагуулж эргэлзээ төрүүлж энийг бол зайлшгүй одоо энэ гэрээг бол ил гаргаж одоо шалгах ийм зорилго бүхий төр хороо байгуулагдаж байгаа нь бол үнэхээр сайшаалтай. Тэгээ баярмаа гишүүнийг бол энэ төр хороог ахлаж үнэхээр одоо тэр улс орны эрх ашиг, ард түмний эрх ашиг энэ нүүрсний одоо тэр үн за тэгээд түрүүний ярьсан тэр ялгууртай байдлаар тогтоох энэ асуудлыг одоо энэ бол бүр ингээд ангилсан байгаа шүү дээ. Коксчих, сул коксчих эрчим хүчний нүүрс гэд. Тэгэхээр энэ үнэхэрийн яг энэ гэрээний дагуу явагдаж чадсан үгүй юу? За тэр бас нүүрсний хэмжээ нийлүүлэх нүүрсний хэмжээ яг гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа юу үгүй юу? Өнөөдөр хүртэл одоо нүүрсний энэ нүүрс одоо маш муу одоо юу яж гэн гэж яриад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ асуудал дээр энэ гэрээг ил гаргаад үнэхээр одоо шударгаар ажиллаж энийг одоо гаргаж ирж чаддаг бол буруу зүйлийг гаргаж ирж чаддаг бол үнэхээр сайн ажил болно гэж харж байгаа. Тэгэхээр энд байгаа нэг энэ гэрээ байгуулах хүртэл олон удаа уулзалт хэлцээр хийж тэгээд талуудын байгуулсан гэрээ олон удаагийн уулзалт хэлцээрээр ярилцаж тохиролцсноос өөр нөхцлөөр гэдэг нь баярмаа гишүүний төр хороо хян шалгах төр хороо байгуулагдах үндслэл болсон гэж үзэж болох уу тийм ээ. За яг одоо энэ дээр ямар асуудлыг бүр тодтогод байгаа юм бэ гэдгийг нэг дахиад нэг сайн тайлбарлаад өгөөч. Одоо экспортын юу орлого тасраад байна л гэж байгаа шүү дээ. Нүүрсний борлуулалт тасраад байна. Одоо нийлүүлэх яг бодит хэмжээндээ хүрэхгүй байгаа нь үнэхээр ил мэдрэгдэж байгаамаа. Тэгэхээр энэ дээр та дахиад нэг тодруулаад хэлээд өгөөч. За. Баримагш. За маш чухал асуултыг хөндлөө. Яг үнэн одоо удаа дараагийн хилцээрийн үр дүнд дараах асуудал дээр тохиров гэсэн агуулга бүхий танилцуулгыг 2024 оны 2 сард Эрдэнэс 57 Б Гамбат болвол засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан тухайн үеийн амар баясгалан улсын хурлын гишүүнд бичгээр хандсан байдیں۔ Тэр дотор би түрүүн одоо хэлсэнчлэн айлын тал нүүрсийг биржийн үнээр авахыг зөвшөөрөв гэдэг ийм өгүүлбэр байгаад байгаа юм. Гэхдээ мэдээж энэ чинь урт хугацаанд хийгдэх гэрээ учраас айлын талаас бас тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлэхийг хүсэх нь бас тодорхой. Бизнесийн асуудал. Тэгээд 5% хөнгөлт үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тавьж байгаа гэд. 7 удаагийн хилцээрийн ард дээр дараах зүйлс яригдав гэсэн байгаа юм. Маш тодорхой бичсэн. Тэгээд 24 оны 2 сараас хойш яг 1 жилийн дотор ямар уулзалтууд, ямар хилцээнүүд явсны үр дүнд нөгөө айлын талын зөвшөөрсөн тэр биржийн үнээр худалдан авах энэ нөхцөл нь өөрчлөгдөөд тогтмол буюу одоо бидний хардаад хүмүүсийн яриад байгаа 50-60 долларын хооронд болчихвоо гэдгийг л одоо бид нар хянан шалгах гэдэг байгаа. За магадгүй тэр 7 удаагийн хилцээрийн дагуур тохирсон ёсоор биржийн үнээр худалдахыг гэрээндээ тусгацсан байсан бол тэр нь одоо жишээлбэл өнөөдөр биржийн үн $120 гэжээвэл тэндээс 5% хөнгөлтийг хасахад $6 хасаад нийт $114-оор 1 тонн нүүрсмэн зарагдах бүрэн боломжтой байсан байна гэж одоо ерөнхийд нь бол үзээд байгаа. Нарийн тэр гэрээтэй тэр хилцээрүүтэй танилцаагүй учраас нарийн мэдэхгүй байгаа. Тэгэхээр эн чинь эцэстээ хэрвээ за $50 зөрүү $40 зөрүү байна гэж үзэх юм бол нөгөө хүмүүсийн яриад байгаа 10 тэрбум доллар буюу нийт бараг 36 их найт төгрөг буюу манай Монгол улсын одоо жилийн төсвөөс авсан ийм орлогыг бид алдах гэж байгаа юм биш үү гэдэг л одоо эрсдэл
байгаад байгаа юм. Гэхдээ хамгийн гол зорилго бол эдгээр гэрээний заалтуудтай маш нарийн танилцах хэрэгтэй. Тэр тооцооллыг судлах хэрэгтэй. Тэгээ та бүхэн санаж байгаа бол анх улсын хурал дээр хилцээр орж ирж байхад улсын хурлын гишүүд маш их асуусан. Яг энэ үнэ яаж бодоод байгаа юм бэ? Ямар одоо схемээр яаж тогтоод байгаа юм бэ гэдгийг асуусан боловч яг одоо тоймтой хариу бол авч чадаагүй. Үнэхээр авч чадаагүй. Би өөрөө хүртэл асуугаад яг ингээд ийм доллар болох юмаа гэдэг үнийн дүнг бол сонсоогүй. Та бүхэн сонсоогүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр яагаад ийм одоо үнийн дүнгээр гэрээ хийчвэ? Өөр боломж байгаагүй мүү гэдгийг л судлах юм. Байгаагүй бол нэг хэрэг, байсан бол бас нэг хэрэг. Цаашид сайжруулж болох хэсэг. Инрүүлж хэлэх юм байна. $10 орч болтгой нэмэхэд Монгол улсад төдий чинээ тэгээ бараг 10-аад их найдын орлого орж ирэх жишээ нь. Тэгэхээр энэ их мөнгө бол одоо өнөөдөр нөгөө цалин өсөө төлж чадахгүй байгаа эмч багш нар гээл өдөр болгон хэрүүл хийж гэн. Одоо орлого тасарлаа гэдэг өнгө сая бид нар ярьж байна те. Тэгэхээр цаашид урт хугацаанд бол бид нар доктортойгоор бирж үнээр гэхдээ мэдээж айлын талд хөнгөлт үзүүлсэн ийм одоо нөхцөлийг дахиж тохирч чадах юм бол маш сайн. Эсбөгөөс ядаж тэр тохирсон тэр $60 юм уу $50 дээр нь тодорхой хэмжээний үнийн дүнг нэмэх энэрүүл зорих юм байна. За баярлалаа.